Сайн байцгаана уу? Мөнгө лунаа цогтой тавтай морил хаан ширээнд өргөмжлөгдсөн хатан киноныхоо 6 дугаар ангийн яриад үгэй. Лайк, сабскрайба бити мартаарай. Хатан маань чирионыг угаалгын өрөөнд дуудуулан гартаа нууцаар үзүүртэй мод барьсан харагдана. Түүнийг анзаарсан чирион яаран босон хатантаа би ингээд гарлаа гэхэд хатан чи төрүүлээд ордонлоо буц. Тэгээд хаан дүүнийг өөрөө тайлбарлаарай хэмээн явуулна. Хатны аавын урилгаар хаантан хатны төрлөх гэрт ирнэ. Хаан аав та намайг уучлаарай. Өмнөх удаа тантай уулзаж чадалгүйгээр хатныг аваад явсан. Тиймээс таны цайллагын урилгад хүн ийхүү ирлээ хэмээн найр эхлэнэ. Найр эд дундаа орж идэл төшөмдүүд үнэхээр сайхан идэж ууна. Гэтэл хатны дүү би энэ хатуухан дарсыг Мин улсын элчнээс авсан. Хаан та амсна уу гэхэд Мин улсын элчнээс авсан бол энэ үнэхээр үнэтэй байгаа. Чи ардын албад говьчураар өвнийг авсан бахаа хэмээн хатны гэр бүлийг эвгүй байдалд оруулна. Гэтэл хатан дүүдээ хандан чи энэ сархтын мөнгийг өөрийнхөө цалин пүнлүүгээр төл гэнэ. Үүнийг харсан хааны хоёр түшмэл Мин гэр бүл өөрсдийгөө сая үнэхээр эвгүй байдалд орууллаа. Хаантан үнэхээр сайхан хэллээ. Сая хатны царайг харсан уу хэмээн шоолон ярьцгаана. Хатны хоёр дүү чи сая хааны хандлагыг харсан уу? Үнэхээр их өөрчлөгдсөн байна. Тэр тийм царайтай байсан ч гэсэн тэр харцсан үнэхээр аимшигтэй. Яг хүн алгаж байгаа юм шиг байсан. Тиймээс бид одооноос илүү болгоомжтой байх хэрэгтэй хэмээн ярилцсан. Найр дуусч хаан болон хатан маань ордондоо буцаж ирнэ. Хатан би танд арх гаргах там бэлдээдэг яа гэхэд хаантан яаж бодсон би биш чи хаан болох ёстой байсан юм шиг байна. Чи намайг бодвол илүү урагшаа хардаг. Харин би өнгөрсөндөө л байгаад байгаа болтой хэмээн хэлнэ. Чирион дээр ордны отож ирэн судсыг барин бие давхар олсны дуулгана. Чирион маш их баярлах ба ордны авхай нарч мөн түүнд баяр хүргэнэ. Ордны шадар авхай чирио авахад хандан та эртгэн мэдэж байсан бол биднэрт дуулахгүй яав ээ. Би танд шинэ өргөөгч нь бэлдээд үгээ. Одооноос та болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ нуган үр гаргавал таны зэрэг дэвчин дэвших болно. Тиймээс болгоомжтой байх тун гэхэд чирио авхай. Тийм ээ би заавал нуган үр гарганаа гэж хэлнэ. Чирио авхайг өрөөндөө байж байтал өнөөдөр орой хаан эзэн морилно гэдгийг дуулгана. Хаантан ирээд чирионыг чи яасан хатны мэдээлэгчийг мэднэ үү гэхэд чирион би хатныг хэн нэгэнтэй уулзж байгааг нь харсан. Гэхдээ тэр хүнийхэн царайг нь харж чадаагүй. Гэхдээ хаантан минь би танд дуулгах чухал мэдээ байна. Би одоо бие давхар гэхэд хаантан хатан үүний талаар мэдж байгаа юу хэмээн асуухад чирион тэмээ мэдж байгаа гин. Хаантан за тэгвэл чи одооноос өөрийгөө сайн тооглоорой гэд амарцгаана. Ордонд чирио авахайг бие давхар болсныг дуулаад хоолунд өмсөж зүүхтэнд бүгдэнд нь анхаарна. Хааны шадар авахайг явж идэл нэг авахай ирээд манай хатанд нь яах болоо? Чирио авахай бие давхар олцохоор хаантан хатныг маань тоогоо болчвол яана хэмээн хэлэхэд шадар авахай уурлан хатан болон чирио авахай хоёрын зэрэглэл өөр. Тиймээс ийм хачин юм битгий яриатай хэмээн дууг нь хорина. Хатны тушаалаар хатны шадар авахай чирио авахайд буугын эвэр хүн орхотой авчирж өгнө. Мөн түүнийг биеэ сайн тоглон нуган үр гаргахыг хүсэж байгаа гэдгийг дамжуулна. Чирио авахай инээн угтан хүлээж авах ба хатны шадар авахайг гарсны дараа хааны шадар авахай орж ирэн хатантан чамд өгдөг хүн болон авдаг хүний ялгааг харуулж байгаа. Тиймээс чи үүнийг сайн бодоорой хэмээн хэлнэ. Хатны шадар авахай хатан дээр ирэн би таны тушаалаар чирио авахайд бүх юмыг өгчөөд хүрээд ирлээ. Гэхдээ хатантан минь би танд санаа зовж байна. Чирион авахай хэрвээ нуган үр гаргавал та минь яах вүлээ гэхэд хатантан би чирио авахаагаас нуган үр гарч ирвэл яг л өөрийн хүүхд шигээ хайрлаж хамгаалж өсгөх болно. Тиймээс ийм зүйлд чи битгий санаа зовоо гэж хэлнэ. Хатны шадар авахай ордны тэргүүн авахай дээр очин хаан болон хатны дэр нэгтгэх өдрийг товлж өгөөч хэмээн гуйхад тэргүй авахай түүнийг эсэргүүцнэ. Чирион авахай хааны шадар авахайн хэлсэн үгийг бодоод хатны хүн орхотой болон бугын эврийг аван хатан дээр очино. Хатан ханхүүтэйгээ зугаалаад явж явах ба чирио авахайг хараад ордон руугаа орцгооно. Ордондоо очиод чирио авахай хатанд хандан өшөөгөөрөө хатантан минь би үүнийг хэрглэж чадахгүй нэ. Би танд энийг буцааж өгье гэхэд хатан би энийг чамд өгөөгүй. Би энийг хааны үрд өгж байгаа. Тиймээс чи зүгээр дуугүй хэрэгэл. Тэглэж бас битгий олон юмд оролцоотой. Өөрийгөө тайван байлгаад нуган үрээ гаргахаа л бод хэмээн чирионыг явуулна. Хааны түшмэл хаан дээр ирэн Жуусагийн удирдлагын доор дуу бугмонд бослог гарлаа. Урайхан овог нэгдсэн нийлээд 10,000 цэргийн хүч
Энэ бүгдийн ард өмнөх хаан Тайсан байгаа хэмээн хаанд дуулгана. Хатан маань ордноос нууцаар гарan сохор төлөгч өвгөнтэй уулзна. Тэрээр түүнд өмнөх хаан Тайсантай урайхаа нэг овог үнэхээр тусгай холбоотой. Тиймээс цэргийн хүчээ нэгтгсэн. Одоогоор өөр овгийнхан нэгдээгүй байгаа гин. Хаан түшимлүүдтэйгээ энэхүү бослогыг хэрхэн дарах тухай стратеги зохион байгуулж байна. Түшимл нь тэд нар 10,000 цэрэгтэй, бид нар 40,000 цэрэгтэй. Тиймээс хаантан минь та надад итгэн энэхүү бослогыг даруулж өгнө үү гэхэд хаантан би тэгээд чамайг явуулаад хаан эцгийгээ бариулаад авчир гэх юм уу? Би дүүгээ алсан, мөн хаан эцгийгээ баривчилсан тийм хаан болж түүхэнд үлдэнэ гэсэн үг үү гэд уурлана. Хаан нууцаар өөрийн баруун гарын түшимлээ дуудуулна. Яаж ч бодсон би өөрөө дуун бөгмөн явах ёстой юм шиг байна. Хин нэгэнд хаан аавыгаа даатгаж үнэхээр чадахгүй. Тиймээс би өөрөө очин хаан аавыгаа авчрах учир ордон хоосоо үлдэнэ. Тэгэхээр чи ордыг хариуцсан үлд хэмээн баруун гарынхаа түшмэлд хэлнэ. Мөн түүнээс би чамаас асуух зүйл байна. Чуу түшмэл ямархуу хүн бэ? Урвагч хүн үү, үнэнч хүн үү гэхэд баруун гарын түшмэл түүнийг бид нар туршиж байж л мэднэ. Тэгэхээр хүнийг сайн мэдгүй гэхэд хаантан тэгвэл хатан ямар энергитэй хүн бэ? Хаан байх энергитэй юу гэхэд баруун гарын түшимлэн би түүнийг ч мөн адил мэдгүй гэж хариулна. Хатны хоёр дүү хатан дээр очин хааныг өөрийн биеэр дун богмон явж өмнөх хаан Тайсаныг авчирч байгаа тухай дуулгана. Хатантан үүнийг сонсоод маш их цочирдох ба ордны тэргүүн авахыг дуудуулан өнөөдөр хаан бит хоёрын дэр нэгтгэх өдрийг товлоодох. Би хааныг дайнд явах гэж байгаа учраас эхнэрийн хуваар өдөж өхийн тулд өнөөдөр нэг шөнийг хамт өнгөрүүлэх хэрэгтэй байна. Тиймээс чи үүнийг зохицуул хэмээн даалгана. Тэрүүнг авахайж хаан дээр очин өнөөдөр 6 дээр хаан болон хатан хоёр үр уудамтай болох сайн өдөр гэж энэ хаантан минь та өнөөдөр хатны өрөөнд морилно хэмээн хэлэхэд хаантан за ойлголоо хэмээн тэргүй авахыг явуулна. Авхайг сарвчин хөгжмөө дараа нь сууж байтал чирёны тушаалаар хоёр шивгчин ирээд авхай минь та хөгжмөө болж болох уу? Чирён авхайн жирэмсний хяналтан дээр маш их нөлөөж байна хэмээн хэлнэ. Хүн авхай чирё авхай дээр ирэн чамд яагаад жирэмсний хяналтанд чинь миний хөгжим дарах нөлөөлөд байгаа юм гэхэд хитрхи их дуу чимээтэй болохоор би амарч чадахгүй байна. Тиймээс та хөгжмөө болно гэж хэлнэ. Хааны шадар авхай чирё авхай дээр ирэн чи яагаад ийм зүйл хийж байгаа юм? Хүн авхай хаантанд очиж хэлсэн байлээ. Хаантан хүн авхай зориулан тусгаалan сарвч бариулж байгаа. Тэр бол язгууртай айл явхан, хүчтэй айл явхан. Тиймээс хүссэн бүхнээ л авна. Чи өөрийгөө ганцаархнаа жирэмсэн болдог гэж бодоогүй үсттэй. Гэхэд чирён надад ч гэсэн тэгвэл маш том хүч хэрэгтэй юм байна. Би түшимлүүдтэй нийлэх хэрэгтэй юм байна гэж авсан. Хааны баруун гарын сайд чүү түшмэлтэй уушийн газар байх ба баруун гарын сайд чүү түшмлээс чи хааныг хэр сайн мэдгүй гэж чүү түшмэл би хааныг маш сайн мэднэ. Гэхдээ хааны бодол болон тушаалуудад нь үргэлж хатны нөлөө бодол ордог. Тиймээс би үүнийг зогсооно гэж бодож байгаа. Тэр хоёр шал өөр хүмүүс. Нэг нь эрэгтэй хүн, нэг нь эмэгтэй хүн. Нэг нь хаан, нөгөөх нь нэгмүү албат. Улс төрийг удирдахад нэгмүү мөхөс эмийн бодол хааны бодолд нөлөөлнө гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс би хаан болон хатны харилцааг заавал зогсоох болно. Тэр хоёрын харилцааг дуусгах болно хэмээн хэлэхэд баруун гарын сайд инээн сууна. Хаан болон хатны маань дэр нэгтгэх шүн болоход хаан маань хатан дээр очино. Хатан түүнийг хараад та дайнд явах гэж байгаа гэлөө хэмээн асууна. Манай хоёр үлэн борооныхоо ажилд орно. Тэр ажлаа дуусныхаа дараа хатан маань та ганцаараа очиод хаан аавтай уулзвал ямар вэ? Хаан ганцаараа вонжун бомб дээр байгаа. Гэхэд хаантан чи дахиад мэдээлэгчээ ашиглаа юу гэж асуухад хатан маань энэ бүхэн таны төлөө шүү дээ. Тэд нар 10,000 цэрэгтэй, манайх 40,000 цэрэгтэй. Тиймээс хаан аав хэд нэмээ цэрэг ирсийнхаа амийг урсгахыг хүсэхгүй гэж хэлнэ. Маргааш нь хаантан цэргүүдэд дагуулan өмнөх хааны зүг хөдлөнө. Хатны зөвлгөөгөөр нууцаар хаантан ганцаараа хаан эцэг дээрээ очино. Уулзаад хаан аав минь та надтай хамт ордон руугаа буцна уу? Би таны хүсч байсан чусооныг бий болгох болно. Нийслэлийг буцаагаад ханьяан руу аваачих ба эрх мэдэлд идэгдсэн ялдарсан түшмлүүдийг бүгднгийн устгах болно гэхэд хаантан би чамд итгэхгүй байна. Яг одоо энийг аалах хэмээн тушаана. Хаантан галуулах гэж байхад хатны нууцаар явуулсан ордны цэргүүд хааныг аварна. Гэтэл өмнөх хаан Тайсан чи ганцаараа ирсэн гэлөө. Энэ цэргүүд чинь тэгээд юу юм гэхэд хаан эзэн тэднийг зогсооно. Мөн хаан аавынхаа өмнө сөгдөөд би ах дүү нарыгаа алсанд намайг уучлаарай. Би үнэхээр харамсаж байна хаантан минь.
гэхэд өмнөх хаан Тайсан чи яагаад ах トゥ нарыг алсан юм бэ гэхэд хаантан би таныг хүсч байсан Чосоныг бий болгохын тулд ах トゥ нарыг алсан. Та надтай хамт ордон руугаа буцааж хэмээн зөвхөрж гуйв. Тэд хамтдаа ордон руугаа буцахаар болно. Тэднийг хатан түшимлүүдтэй хамт угтаж авах ба хаан болон өмнөх Тайсан ирнэ. Үзэгдэл солигдож хаантан түшимлүүдтэйгээ хуралдах ба хаан би нээслэлийг буцаагаад Ханьяан руу аваач болно гэхэд түшимлүүд эсэргүүцнэ. Гэтэл хаантан уурсан өмнөх удаад Гёгён руу нээслэлийг шилжүүлэхэд хэр олон түшмэл газар байшин авсан. Хэрвээ нээслэлийг Ханьяан руу буцаахыг татгалзаж байгаа түшмэл байвал би тэрний албат говчуурыг шалган хурааж авах болно хэмээн зарлиг буулгана. Банвон хаан маань хаан ширээнд суугаад 5 жил өнгөрсөн. Вангён хатан маань хүү төрүүлэх ба хаантан тун яаран очиж хүү төрсөн хэмээн бүх мэдээг улс нээслэл даяар түгээхийг тушаана. Хатны 2 дүүж их баярлж байгаа харагдах ба Чирёны царай нэг л баргар. Хаан хатан 2 маань шинэ хүнээ хараад үнэхээр баяр баясгалтай аз жаргалтай байна. Үзэгдэл солигдож Чирёны өргөнд хааны шадар авахаа орж ирэн ханхүү Ханьрёны гаргаж бай. Би авахаатай ярих зүйл байна гин. Тэгснээ авахад тантай уулзах хүсэлтэй нэг хүн байна гэд оруулаад ирсэн Чүү түшмэл. Хааны хүсэлтээр нээслэлийг Ханьяан руу шилжүүлсэн ба хаан хатан 2 маань шинэ ордон руугаа орно. Хатан хаанд хандаж би өмнө нь байсан шигэ үргэлж таны хажууд байх болно хэмээн хэлэхэд хаан бодоншрон зогсох ба өмнөх хаан Тайсан хаанд хандан чи энэ ялдарсан нийгмийг өөрчлөхийн тулд нээслэлийг Ханьяан руу шилжүүлэх хэрэгтэй. Чамд маш их золиос гарна. Хамгийн түрүүнд хатны гэр бүлээс ч эхэлж магадгүй. Тэгэхэд чамд зүгээр үү гэхэд хаан тийм ээ би чадна энэ бүгдийг хийн гэснээр манай киноны 6 дугаар анги дуусж байгаа юм. Та бүхэнд хаан ширээнд өргөмжлөгдсөн хатан кино маань таалагдж байгаа бол лайк, сабскрайбаа дараарай. Админ нь аль болох бүх ангиудыг хурдан оруулахыг хичээнэ. Ингээд дараагийн ангиар уулзъя. Түр баяртай түгэж чадах хайраа түгээцгээе.